setup нэг юмэртүү. Сайн байцгаана уу? За өнөөдөр болохоор би юу хийж байгаа вэ гэхээр ийм энэ дэвтэр дээрээ 2026 оны одоо bullet journal маягийн юм хийх гэж байна. За тэгэхээр миний хувьд болохоор bullet journal-ыг маш удаан хийж байгаа. Үгүй хийж байгаа биш, хийж байсан өмнө нь. Тэгээд за шууд энэ бичлэг рүүгээ орох юм бол яг одоо болохоор би энэ чи хамгийн түрүүнд мэдээж зорилгоо тодорхойлж байна. Тэгээд хажуугаар нугасаа яалтчгүй Pinterest руу ороод жоохон санаа манаа аваад тий. Миний хувьд болохоор энэ зорилго дээр зорилгоо хооронд дотор нь ингээд 5 хуваагаад ангилчихж байгаа. Энэ бичлэгэн дээр бол яг зорилгоудаа бичихгүй зүгээр ингээд орхичин жоохон айгаадсэн. Миний зорилго дотроо ямар ч яаж хуваагдчих байгаа вэ гэхээр academically буюу хичээл номны, financially буюу санхүү талаасаа, personally буюу одоо хувь хүн талаасаа, тэгээд on wellness буюу одоо эрүүл мэндтэй юу гэдэг тэр талаасаа, тэгээд бас хүмүүстэй харилцааныхаа хувьд өөртөө ямар хөө зорилго энэ жил тавьж тэгээд тэрийг биелүүлэх вэ гэдэг одоо ийм юм байгаамаа. Би уг нь ингээм монгол бичиг ашиглаад cover page-ийг нь хийх гэсэн боловч арай л жоохон муухай болчихсон. Миний бодснаас арай жол болсон. За тэгээд одоо болохоор юу хийх гэж байна вэ гэхээр feature log эсвэл monthly log гэж одоо хэлж болно. Энэ нь ерөнхийдөө яг вэ гэхээр ерөөсөө л яг календар шиг гэсэн үг. 2 сар, 3 сар, 4 сар яасан ийсэн гэж саруудаа доош нь цугуулжчихэд тэгээ ерөнхийдөө тэр сартаа болох тухайн арай чухал гэсэн ивентүүдээ ингээд төрхөнд дугуулад бичээд аваад явна гэсэн үг. Тэгээ миний хувьд болохоор би лав юмыг ингээд нөгөө нэг жоохон өөрийнхөө гараар зурж бичээд ч юм эсвэл ингээд яг ингээд том зургаар нь харж иж арай юм сенстэй болдог гэхгүй юу? Ингээд арай тайвширдаг гэх юм уу? Одоо юу мэр чинь одоо жишээ аваад хэлэх юм бол ингэж зурж бичихгүйгээр ингээд за өнөөдөр чи ийм шалгалттай нөгөөдөр тийм шалгалттай тэрний дараа тэрний төрсөн өдөр тэрний дараа тэгэх ажиллагаатай тэгээд тийм юмд оролцсон гэх юм бол би амар стресстэй заяа. Яг өнөөдөртөө хийх юм байхгүй байгаа ч гэсэн яг ингээд амар юм visualize хийж яг ингээд харах надад ер нь амар тусалдаг гэх юм уу? За тэгээд тийм ч учраас ингэж календаруудаа ингэж зураад ингэж цааш нь саруудаа ингэж сар сараар ингэж томоор нь жилээ харах юм бол надад өөрт маань ер нь илүү амар тэгээд илүү ийм амьдралынхаа хувьд гэх юм уу амар юм өөрийн гэсэн юм контролтой байгаа юм шиг санагддаг. Тэрхгүйгээр ингээд би юу ч удирдахгүйгээр надад ийм ямар ч контрол авахгүй зүгээр ингээд өдөр хоногуд яг ингээд урсгал ус шиг ингээд урсаад байгаа юм шиг илүү санагддаггүй гэсэн үг байхгүй юу? За тэгээд энийгээ зурхтаа болохоор би юм каллиграфны гэх юм уу юм бирүү үзэг минисогоос авсан байгаа guys. Тэгээд тэрийг ашиглаад дахиад ийм мужигээс бас авч ирсэн ягаан үзгээ ашиглаад
явж байна. Би сая 3-5 сарынхаа хооронд нөгөө нэг календараасаа MacBook-нээсээ харж агаад бичих ёстой зарим ивентүүдийг бичиж авсан байгаа. Тэрнээс цаадах саруудад бол яг одоогоор өдөр судартай нэг төлөвлөгөө байхгүй. Одоо болохоор юу хийж байгаа гэхээр энэ чинь уншсан номнууд гэдэг хуудас хийж байна. Би тэгээд ер нь ном уншихаа маш болсон. Тэгээд амьдралын зоргоор моргоор гэхгүй л те. За тэрний хажууд болохоор миний хийсэн бичлэгнүүд ч хийж байгаа мөн бас тим хуудас хийж байгаа. За энэ хоёр бол хоёулаа миний хийхэ болсон юмнууд манайгаад байгаа байхгүй юу? Сүүлийн 1 жилийн хугацаанд 2 жилийн хугацаанд ч юм уу. Тэгээд одоо эргээд номоо уншдаг бол уншаад тэгээд бичлэгээ бас жоохон хийдэг болно гэж бодсон юм энэ жилдээ. За түүний дараагаар болохоор одоо би 2 дугаар сарынхаа bullet journal-ыг хийж байна. Энэ бичлэг маань болохоор яг 2 сарын 18, 2 сарын 19 тэр хоёрын аль нэг хавцаанд бичигдсэн санагдаж байна. Тэгээд угаасаа 2 дугаар сарын bullet journal маань тэгэхээр яг 10 хоногийн bullet journal болж байгаа. Тэгэнгүүт маш цомхон. Одоо тэр дээр ерөөсөө 2 дугаар сар гэж бичээд доороос нь 10 хоногийнхоо календараа зурж өгч байгаа. Тэрнийхээ араас энэ сарынхаа одоо сар дуустал байгаа 10 хоногтоо өөртөө нэг зорилго тавиад тэрнийхээ зорилтуудаа бичээд тэгээд доороос нь ингээд энэ сарда 2 сарыг дуустал ингээд жоохон нөгөө look forward хийх юм уу ингээд харах бодох юм thankful байх баярлах юмнуудаа бичхийг хүссэн байхгүй юу. Тэгээд даанч тэрэндээ би яг үнэхээр монголоор жоохон яг юу гэж бичихээ мэдэхгүй. Тэгээд зүгээр жоохон гоё юм гэж бичээд болгосон байгаа. Тэгээд өргөжлүүлээд үзүүл та нар одоо харнаа бас. болохоор би нөгөө түрүү хэлжсэн гоё юм гэдэг дээрээ зүүнүүдэд зурах гэж оролдож байгаа байхгүй юу. Тэгээд энэ ч ерөнхийдөө миний look forward хийжсэн юм нь яг энэ үед юу байсан бэ гэхээр за миний нүд маань зүгээр болоод тэгээд би ингээд амар зүгээр болоод тэгээд ингээ улам хөөрхөн болсон юм шиг санагдана гэж юу нь л бодсон байхгүй юу өөрөө. Тэгсэн чинь одоо өнөөдөр 3 сарын 5 цагийн миний нүд одоо болтол зүгээр болоогүй ингээд арай өмнөхөөс мэдээж хамаагүй гайгүй болсон ч гэсэн юм хавтартай нэг юм жоохон ягаантын төрхцэн юм шиг ингээд байгаа л байгаа. За ёо бүр амар хэцүүдэлтэй. Тэгээ тэрнээс өөр нөгөө юм нь болохоор энэ ч нөгөө Lucky ингээд coffee shop-ийн franchise-д би membership аваад тэгээд өдөр болгон 10 январ буюу Монгол мөнгөөр одоо 5,000 хавцаагаар матча авч өгч ирсэн. Тэгээд тэрлүүгээ амар look forward хийжсэн. Hi guys. Миний одоогоор иймэрхүү идэлтэй. Жил маань дөнгөж эхэлж байна. Sorry, миний жил жоохон огн эхэлсэн магтаа нэг сүртэй эхлэх байхгүй юу? Hi guys. Би тэгээд
өнөөдөр юу ч хийгээгүй юм байна. Энэ 2 сарын төлөвлөгөө. Энэ тэгээ ер нь жилийн турш юу болохоор одоохондоо ингээ юу ч яахгүй. 2 сараа бол ингээ дөрөвчж байгаа байхгүй. Би тэгээд энэ нөгөө жилийнхээ энийг хийсэн шүү дээ. Энийхээ зорилтуудыг одоо хийхгүй. Үгүй бичихгүй байхгүй нөгөө нэг. Та нарт харуулахгүй гэ. Бичээгүй. Одоо би ганцаараа сууж аваад бичнэ. Тэгээд би шууд сэжиглээд энэ чинь яг муурны зүйлийг харсан байгаа шүү дээ. Тэгээд шууд тэр хөшгөө аваад балкон руу гараад дуулсан угаалгын машины цаана нууц зоохгүй өрөөс. Тэгээд би ингээд зүгээр хөшгөө ашигласан. Яг хөшгөтэй хувь ингээд цонхон тодорхой ашигласан. Тэгээд би өнөөдөр сэрээ тэр хөшгөө балконы цаана нууц хөшгөө гаргаж ирээд тэр үсийг ингээд үс авдаг юмар аваад угаалгын машинд хийгээд дахиад нөгөө нэг юм том хөшгөө аваад угаагаад тэгээ би тэгэж ээжигээ ашиглаж хөшгөө хатаагаад тэгчээд ээжтэйгээ яриад бүжээсэн. Тэгээ би өнөөдөр нүднийхээ тос, нүдний тусаалга тэгээ нүрээ төвлөх юмнууд нарны тос идрээ ингээд юм дээр хэн дээрээ гаргаж тавиад бүлчээ тэрийгээ хийснийхээ дараагаар каллиграфаар юм бичгээд байжсан байхгүй юу. Тэгээд тэрнээсээ өмнө нөгөө нэг имээ уух хэрэгтэй. Тэгээ имээ уухын тулд юм идэх. Тэгээ би хөрснөөс салаатуудаа гаргаж ирээд тунаатай салаатаа дуусгах нэг тийм жимсний салаат, нийслэл салаат хоёроос нэлээ хийдэг. Жохон үлдээгээд тэгээд ингээ хажуугаар нь ээжтэй ярьж байгаа тэгээд одоо би кино үзлээ. Таслаа тэгээд Rick and Morty үзээд 10 дугаар ангийнхын тал хүртэл үзсэн дээ. Тэгээд би season end гэж. Тэгээд үзэж байгаад ийшээ холуугаар хилцэх юм. Би хоол идэхийг хэвчдэг юм. Sorry guys. I'm мог гэдэг нь уусаа мэдэн заяа. I don't give a shit. Ганц амьдрах юм байж ирүүл амьдрах гэх юм байдаг шүү дээ. Тэгээд миний яг одоогийн маань нөгөө нэг 18 даа юм философи маань бол ганц амьдрах юм чи хүснээрээ амьдрах. Fuck you гэдэг философитой заяа би. Тэгээд яг хөшрөөд ирүүл мэндийн асуудлаас хэрч юм уу тэгээд ганц амьдрах чи айтайхан амьдрах хэрэгтэй. Тэгээд ирүүл мэндийн хэл ах хэрэгтэй. Одоогоор бол зүгээр fuck you. Би яг аим хүснээрээ баймаар өөрийгөө 20 цаг гэж амьдмаар байна. Тэгээд 20 цаг гэдэг нь яг ингээд хүний ярьдаг шиг 20 цаг хөш байгаа юм л ингээд хоол идэх дараа хөдөлгөөн хийж юм те. За тийм байна. Тэгээ би хэлж байгаа хинжээний орон дээр ихтэй энэ орыг тань хайж юм уу? Харахгүй байгаа юм бол мэдхгүй. Тэгээд орон дээр ихтэй тэгж байгаа дараа гэрээ хөлсөн. Тэгээд эсэгээ хатаагаад хүнжил дотроо ингээд ороод тэгээд тэгэхэд нэг цаг бол 1 мэг 2 маяг байжсэн дээ. Тэгээ би унтаад 6 өнгөрч явахад тасэрсэн аах. Тэгээ сэрэл бас жоохон тэлтэй болсон. Яасан бэ? Тэгээд ихтэй би ээжиг байлгасан гэж хэлчихээ дахиад. Тэгээ уулаа. Ээж аваа ихтэй болтой кино үзсэн. Яа, би та өнөөдөр хиймэн гэж бодож ирсэн. Хүнийг унтуулсан бах юм. Би тэгээд дээрс нь өнөөдөр их дутах төлөвлөлтөөс намайг өдөр унтуулчихлаа. Одоо би их дунтаж чадахгүй гэж ээжтэй уурлаад тэгсэн чинь мангатаатай гэдэг. Тэгээд тэгмүүдээ би ээжтэй ярьж байгаа. За баяртай өдөржингөө таны хасаар хэлээ үзчихлаа гэж. Тэгээд бөөлөрөө залгах гэсэн бол бөөлөө уцаахгүй гэж миний ирээхэн дээр реакшн дараа мөн боошч. Тэгээд би өнөөдөр угаасаа хийх гэсэн юм нэг дээрээ төлөвлөгөө хийсэн. Тэгээд каллиграф бичнэ гэж аахгүй юу? Тэгээд каллиграфа одоо бичиж явж байгаа. Ганцаараа хийсэн бичлэг хийгээрхээ ягаад чи ядраад байдгийг харин мэдгүй ягаад гэдэг юм бэ? Гэхдээ та нар ингээд ийм олон цагаар одоо энэ чинь бас би 2 цаг сууж байгаа байхгүй юу? Тэр саяхан шиг ингээд 2 цаг ингээд суугаад та нар бичлэг хийж мэдээ ингээд үзчихсэн бол ер нь мэдэн дээ юм.
хөөмагаас хэлсэн. Минь хэлсэн чинь амар үнэтэй зөө. Тэгээд миний авдаг торт маань байхгүй болсон байсан зөө. Гажихгүйсэн. Дууссан юм уу эсвэл хийхэ болсон юм гэхгүй. Ямар ч юм шоколадтай торт авч идэх байхгүй. Торч бэкри. Тэгээд байхгүй хахаар би хөөмагаас ийм торт хэлсэн. Тэр маань одоо ирсэн баха. Ирсэн байгаа угаасаа. Баг хөөсөө болж байгаа. Тэгээд би одоо тэр тортоо идэн калиграф бичин. Тэгээд би орой бодоод хоёрын аудио сонсож байгаа. Тийм тортоо идэхдээ болохоор Rick and Morty хөрөж дуусах. Тэгээд толроо гэдэг дахиад нэг суулаа хэлсэн тэрийг өөрөөсөө зөвхөн Rick and Morty дуусах. Rick and Morty дээр юу жоохон төсөж явсан байх. Тэгээд тийм байна. Баах юм ярьчлаа. Ядарчлаа. Одоо болно баяртай. Transition юм. Мэ